дүүрсэгдэх баатарлаг үйлс. Таны захидлын мөрөөр. Таны захидлын мөрөөр. Төв аймгийн Эрдэнэ самт сумын харьяат Даваагийн цэр намжлын захидлын мөрөөр эрен сурвалжилж бэлтгэсэн энэ нэвтрүүлэгт халах голын тулалдааны эрэлхэг дайчин Хаваагсны Зориг баатарлаг эх орон зүйлсийн тухай өгүүлнэ. Олны өмнө өөрийнхөө хийж чадна гэж тооцдог үйлийг гэрчгүй цагт үйлдвэл эр зэргийн дээд тэр болно. Францын нэрт зохиолч Франсуа де Ларош-Фуфкогийн хэлсэн үгээр энэ нэвтрүүлгийн эхлэе. Халаг даагүй цэрэг. Радио зохиомж. Айда халахын гол хайлаас таманхан би чамдан хүлэг нутагтаан гүйдгийн ажил хүний хүү өссөн төрсөн нутагта тэмцсэн хүрдгийн ажил яарсаар ирлээ. Би энэ нутгийн хүн биш. Миний ураг элхэн эндүгэ. Гэвч халахын гол миний сэтгэлд нэг үерлэн нэг татарч их орнон хамгаалсан тэр хөвгүүдийн эрэлхэг үйлс эрд зориг хайрлал бахархлын минь хэсэг болж биелсэн юм. Тийм болохоор би халах голын хүн гэж өөрийг нь тооцдгийг нэгэн. Өнгөрсөн дайны шарх сорвтой их орны минь газар шороо зөвхөн түүхээс л миний мэдих баатарлаг хүмүүсийн бүлээн цусны тусал энэ нутгийнхаа төлөө эрсдэсэн амнаас эмзэг уйхан сэтгэлд минь гүн нэвтэрч намайг халахын голд хайртай болгосон юм. Бидний өмнөөс эрсдэсэн олон баатар энэ газар шорооны доор мөнх нойрсон бэ. Энэ агаараар тэд амьсгалж энэ газар дээр гიშгэж энэ халахын голын уснаас ундалж байсан. Та нар минь энэ газар шороо ус агаартан шингэн уссан. Би та нартайхан хизээч уулзахгүйгээ мэдэж байвч яагаад ч юм энд л ирвэл санаа нэгч болсон амарна гэж бодсонсон. Халах голын баатруу та нарын тухай ном хэвлэлээс уншаад сэтгэлийн тус газар өөрөө ч үлмэдэх шарах хөндөөрлөн явсан минь би билэм. Дайныг үзэх нь байтугай дарь үнэрлээгүй би шарахтай байх гэж юу? Гэвч дайсны сум зөвхөн дайчин зэргийг оноод зогсдог юм биш юм. Тэднийг маань онсон сум хойч үеийн биднийг бас давхар ундаг байна шүү. Дайны шарах эдгэрд үегэснэн туйлын үнэн юм. Газар шороон хүртэл шархан аниагүй энэ үйл явдлыг бид эцэг өвгөд ахмадуудаас нь дуулж мэдсэн. Өр хөөхд дэм бас дамжуулна. Үүнийг хизээч мартаж болохгүй юм. Үеийн үед ямар ч аз жаргалтай байлаач энэ тухайд заавал эргэн санаж байх ёстой юм. Ээлт нарны туяаг сүүлчийн удаануудын дэншингэн халах голын үржилт шороо хөрсийг алгаараа тэмтэрч эцсийн удаа өндийн харсан тэдний хэнүүдээр
Энэ нутгийн байгалыг харж тэр баатруудын үйл хэргийг ямагт сэтгэлдээ мэдэрч явах юм даа. Тэр нэгэн өдөр одоо миний зогсож байгаа энэ өндөрлөг дээр дивизийн шатаа байрлаж байсан. Лавга тэрхэд одоо л бодвол тэр баруун хойдох хэсэг мөнгө нийтэнд явж байсан бололтой байх нь бэр байгуун ярьснаар бондоо дуурч гэлдэг юм байна. Нүглээ нар тусчлаа тэгэл үүр цаагаад гис болдоо юм дан байлдан боллоо. Манай тэр сайшаач одоо бүжигнээд буу бүжигнээд байх юм. Тэгтэл манай наад иргэд дээр галах гол наад иргэд дээр байсан зөвлөлтийн анги усулаад зөвлөлтийн ангийн их хуунууд л одоо бас галж эхэллээ. Тэгээд бид нэр хаашхна явж ивэл надтай сууг явж исэн тэр дивизийн холбоо сонгийн их зохиогч одоо тэр үеийн дайнд одоо яг англиар тэр зэргийн оцсон хүн бивэл зүгээр сэрэг хүн. Тэр яг нэг дайны фронтон дээр аюул нэг дөр майханд байж байгаа танилцсан чи надтай нутаг ойрхон аюулаа нутаг ярилцаад ингээд танилцал байж исэн. Тэгээ яг дайсан бүслэгдлээ бид ч явган улсууд одоо яг одоо ингээд мари өнөө хүн аваад явцсан. Ингээд лавга маш харахлаа л да. Тэгээ шахтахтай зэрэг бид авчаав юу гэж хэлсэн. Тэгсэн чинь явгад тушаад юм байна одоо та нараа даймаа хамгаад би одоо ингэж үлдэх болохгүй гэдэг. Тэгээ яг нэг чинь тэндээс нэг тэрэг мэрэг одоо одоо эмнэлгийн юу анж одоо мартай ингэж аваа чивэрээ гэдэг. Тэгээд дивизийн штабын байж байгаа газар руу буцаа хүрээж ирсэн чинь ингэж хөтлөө нэ 17 дугаар хойноос гарч ирсэн. За ингээд яач болохгүй бужигнаал тэгээд эргээл энэ шахтаа хүний авдаг барьдаг гэл ингээд гэсэн төлөвч айлын эдийн дайсан хүрээж ирсэн байсан. Тэр лав аминасан үдсэнтэй үлдээгүүн мэдээж 16 сумтай гарав сэлэмтэй их орончгүй нөхрийнхөө төлөө их орныхон төлөө юу хийж чадах тэр бүхнийг хийсэн байж таарна. Ийм үед лагва маань юу бодож байсан бэ? Тэд манай нөхдлөг хөрөг бололтой. Тулгуургүй би нөхөддөн дээр болохоор дайсанд дээр болъё. За дайсан чи яг үтгэрээр давж гарч ирнэ баг. 16 самтай. 15-ын тэдэнд нэгийг өөртөө түнхэн бодуулсан болохоос биш. Ухаанаа бодуулаагүй. Дивизийн штаб хүрэх замд ч бас хэдэн мөч саадуулна шүү. За тэр ихний хүн гараад ирлээ. Жаахан төгөг. За та хамгийн гол нь сумгарцчил болохгүй юм шүү. Нэг сум нэг самурайн тэгж мэд. Лавгамин. Бас манай их ухалж ирлээ. За тэр дэ хушуурсан хэсэг нь ухарлаа. Одоо тэд миний ордоор гарч байгаа жалгын араар давшиж эхэлнэ. Өнгөрснийг араас нь бодох хэрэгтэй шүү. Хизээ хашаа болох хүн байна да.
Машаа мөлөж байгаа. Сэрэмжтэй байлаагүй минь. Намайг үгсэн гэж бодлоо шүү. Би ч 7 голтой амтэн да. Хараач. Нэг нэрэглээ. Шалгах. Эчээс гэж. Вэ хидийдээ юм олон буудаж яваа. Ганцхан сумлдэж. Энийг яах вэ? Өөртөө юу? Үгүй. Дайсанд. Би бол тэргүй өнгөрсөн. Бүх зүйлөө оройдон шовтарна. Намтаран баригдлаа гэхэд тэд намайг альж таарна. Тэргүй үхээс хойш энэ мосан самора нарын дэс боцохгүй. Тэгэхээр би их нутагтан үхэн мэдээж энэ сумыг өөртөө өгснөөс нэг тайсанд гарц болгоё. За мосаморачи миний сумаас гарахгүй. Сум дуслаа. Босч чадахгүй зовлог. Гартан толдонд орох боллоо. Юу ч болсон өгсөн самурай буруу мөлхөд үздэг хэрэг. Хөдөлгөөтэй. Гин хангартах цусыг ядаж хин цусан дундаас гарах хэрэгтэй. Юу ч болсон. Хин онгоос гарах ёстой. За төгөөж байдаг. Тэгхэлтэй хүнд бол ердөө хоёрхан алхаад л хүрэх газар үлдлээ. Байц. Энэ ард хоёрын чимээ. Энэ хүн дээрээс тараад байна. Санимо самурай. Хүүхдэн бас дээрээс тараад өгөх нь юу вэ? Байц. Энэ сая юу болоод өнгөрөв. Араас нэг элийн сүудэр шиг нөмөрсөн. Өөдөөс нь би сэлмээ далаж байсан. За тэгээд тэр дөрөөх шиг болсон. Тэгээд юу боллоо та байц. За мэдэхгүй. За. Үхүүлээч гэсэн. Энэ мөхсөн самурайнд орлох хөхгүй юм шүү. Ямар ч хэлсэн. Эндээс зайланда. Намайг чирч явнууд. Мосан самурайнууд. Намайг амитар минь барьчээ. Халах. Чихөл юм дүүлж байна уу та? Халуун тогоноос чирч явна. Толгой дээрээс минь бас ус асах. Чимэйт. Ялахгүй юм шүү. Би чаав.
Их орон халахын гол. Та нар минь баяртай. Халахын голын салхиа дамжуулан та нартайхан салах ёс гүйцэтгэе. Би ийм болно гэж яаж мэдхэвдэ. Бэрва тэр хоёрт мужидэ хэлүүлэх үгэн захидаг байж юу? Гэвч таач амжихрах байгаагүй юм. Би минь дороос өснөгөө хайрах шороогоор илбэн дэвэрч байгаа. Газар их чи миний биений ичийг ав. Халахын голын агаар миний амьсгааг ав. Тэгээд газар шороо салхи хоёроос миний тухай нөхд минь ичи минь мэдрэх болно. Би бие дайсны машинараас ширгүүлж яваач гэсэн. Амян халахын голдоо өглөө. Би чамдаа шингэлээ шүү. Халахын гол минь. Тийм ээ. Та халахын голдон шингэж юм. Энд ус, ургамал, газар шороо тагдуугүй мэт байвч таны тухай сэтгэлд хүрэн сайр байна. Таны нөхөд бас ярьсаар байна. Дивизэн штабын дарга байсан Ахмадайчин Осоргой надад бас энэ тухай ярьсан юм аа. Ганцаараа дайсны дунд үлдэж энэ үүргийг биелүүл гэж танд хэн ч тушаагаагүй. Та дарган ёсоор өөрөө өөртөө тушааж цэргийн ёсоор үүргэн биелүүлж юм. Осоргой юу ярьлаа? Тийм. Энэ үед дивизийн шатавын байрлсан өндөрлөгийн ороод шатавыг хамгаалж байсан хүнд пулемет давсан дайсны өөдөөс галлаж байсан боловч навоочиг нь алагдаж пулеметийн галд тасалдлаа. Энэ үед миний үе жижиг товцог өндөрлөгт байгаа пулеметийн дэргэд яаран очиж дайцтай сумыг тэгшлэн засаад давшиж ойртсон Японууд руу хэдэн минут үргэлжлүүлэн галдсан юм а. Би цэргийн ерөнхий сургуулийн пулемет суманд суралцсан учраас Максим хүнд пулеметийг сайн ажиллуулж чаддаг байсан юм. Ингэж дайсны давшилтай хэсэг зуур зогсоон барьж байсан боловч галлаж байсан пулемет гацлаа. Энэ үед их бууруу бошоо явж өндөрлөгийн ард байсан дивизийн киломерч нөхөр арагчааг явуулахын камтаар миний үед баялдааны мэдээ хороодын байрлалыг тэмдэглэсэн газрын зураг зэрэг маш нууц зүйлүүд байсан учраас арга буюу гатсан пулемета оролдохоо байж дайсанд ашиглуулахгүй тулд замгийн салган авч элсэн дунуун булаад их уугийн дивизионы байрлсан манхан дэш нэргүй жижиг өндөрлөгт нуугдан гүйлээ. Энэ үед бараг хаврын мориноос дутуугаа хурдулсан байх. Их уугийн дивизион байгаа манханы ард ёроолд хүрээд хэсэг алтан харганы ард нуугдан хэвдэж шатаа байсан газраа харвал Японууд гүйлдэн буудаж нэргүй өндөрлөгийг өнгөрөө давсч эхэллээ. Япон надаас 500 шахан метр зайтай бентогийн ашигтай тусгалт газар байв. 7 сумтай гар бууга баруун гарын царвуунаас осрлон бариад 40 гарын метрийн надуу элсэн манхан өвд
бүх чадлаар биелээ. Японууд элс божигнтал бодов. Манхны оройд хурж 63 унан буулаа. Энэгээр дивизийн холбоо сумангийн их зохиогч Лагва 17 дугаар хорооны 4 дугаар сумангийн улс төрийн өдөрдөгч Жамбал Жамц 2 хярхтан Японд баригдаж маш аимшигтайгаар тарчилгаан зовоогдож тамлуулан алагдсан юм а. Хүний өнөргүй Японы самурай нар манай эрэлхэг дайчин нөхөр Лагва Жамбал Жамц нарыг тарчилгаан тамлсан нь тэдний бузар санааг хангасангүй учраас нөхөр Лагва нарыг хамид байхад нь машинаар хоолойгоор нь оосрлон чирк зэрэгээр туйлын хэрцгий зэрлэгээр хороосныг элэг өмтрэн харамсалтайгаар дурдж байна. Таны дотны нөхөр сэрэн намжилгой битсэн захидалда. Тэр 16 суман юунд зарцуулсныг бүүмэд ямар ч байсан дайснаас өшөөгөн авч нөхөд дүн тусуулсан байх ёстой гэж би санддаг юм гэж бичсэн байна. Лагва та үнэхээр эрлэхэд тулалдаж баатрын ёсоор ам үргэж юм. Аймнаас зуурд их боловч гавья мөн хажим. Баатарлаг үйлс хязээч хийсэн заавал тодордог юмтай. Сэрэн намжилгай саяхан надтай уулзаад. Лагва бол одоо өвөр хангай аймгийн хүн байсан. Тэгээ номхон Монхордоо туранхайхан шиг дээрвистэд бид нэг 20 гаруй насны хүн байсан. Багцаалтахад нэг 23-4 настай хүн байсан. Үг яриа цөөтэй номхон томоотой тийм одоо яриа хөөрөн намуу зөвлөн тийм л залуу байсан л да. Тэгээ яг бид нэг гэртамт байдаг болохоор өөрснийхээ ар гэрийнхээ амьдралыг ярилцдаг одоо Лагва бол их тэгэн хоёулахна байсан. Тэгээ зэрэг татагдаж ирсэн гэж. Лагва маань 36 онд зэрэг татагдаж ирсэн хүн байсан. Би тэгээд 39 оны 2 сард хотод орж ирээ жанжны тушаалаар дашинчлэн сум цэргийн бэлтгэлийн анги тань дээр цэргийн бэлтгэл нэгдүүлж байсан хүн байна. Намар дайн дууссан Лагвагаа бол үргэлжил бас санаж бодогдож байдаг байсан л да. Тэгээд намар дайн дуусаад цэрэг усаж ирэхэд цэргүүдээс асуугаа таних цэрэг нэг таарч ихгүй Архангай аймгийн Өлзий гэдэг цэрэг тэр салаан туслах байсан хүн байна. Тэр ирсэн. Тэрүүнтэй таарад Лагваг асуусан. Тэгэхээр Лагваг бол тэр нэг ангид байсан юм бол сайн мэдж байсан л да. Айдам халахын гол хайласт манхан. Хэн чалдашгүй их орны минь дархан хязгаар. Чиний хөрсөн доор хичнээн нэргүй баатрын зогсос нойрсж байна вэ? Их нутгийн минь намун салхи санчиг илбэн. Өлмий доогуур өвс нөгөө халиуран тэртээд халахын голдөлгөөх мэрэлзаад их нутгаан дайсан далдаагүй эрэлхэг хөвгүүдийн тухай дурсан санах шиг бүхий байгал намун дөлгөөн. Зүрх сэтгэлд минь бахархал зориг бас дурсахгүй нэг орхиод хорвоог мөн хорхин одсон баатруудан мэхин яслay. Үе олон зэрлэг дайсны дунд шархтайган сааруулдаж тэдэнтэй эрэлхэг тулалдаж өөрийн ангийнхан ялалтад хүч нэмэр өгсөн тэглээгээд дайсанд амьдараа нь тамлуулж харамсалтайгаар ам өргөцсөн эрэлхэг дайчин Лагва таны өмнө бүхий. Таны сүүлчийн тусал зүсийг шингэн авсан халахын гол хайласт манхны хөрс шороон дээр зогсоод энэ үгийг хэлж байна. Таны эцсийн удаа амьсгалж нүдэндээ шингэн унсан энэ нутгийн байгалийн эс цогц бүрийг таны өмнөөс таны нүдээр хайрлан ширтэж энэ бүхэндээ уусан шингэсэнгийг энэ дүрийг чинь сэтгэлдэн сэргэн саная. Таны халуун амиаран хамгаалan бидэндэн хүлээлгэж өгсөн халах голын хөрс шороог гараараа илж малгайган аван хүндэтгэе.
Би халах голын агаараар амьсгалж, халах голын шороон дээр гიშгэж, халах голын орчны байгалыг харж зогсоо болохоор энэ бүхэн дууссан хүндэт хүн таны дүрийг бие сэтгэлдэн шингэн авч байна. Энэ баатарлаг үйлс үеийн үед бидэнд үлгэр дуурайлал болно. Халахын голдон шингэсэн та халахын голоосон дахин мэндэллэм. Энк амгалан хөгжин цэцгэлж байгаа энэ нутгийнхан энэ гэрсэн хүн бүхэн таныг дурсан санана. Та халахын голдоо үрд нойрсон. Эрлэхэг ах та цэргээс халагдаагүй. Захидлын мөрөөр эренсрүүлжилж радио зохиомжийг бичсэн сэтгүүлч Мендоё. Эрэлхэг хэлчин лавга гэсний үйл амьдрал баатарлаг үйлсийг тодруулах талаар санаа тавьж захидал бичсэн эрхэм нөхөр Цэрэн Амжил болон бидэнд магадтай үнэн баримт мэдээг өгсөн Ахмад Дайчин Осор, урлагийн гавьяа зүтгэлтэн Берва, профессор Аригчаанарт халуун талархлаа илэрхийлье. Манай нэвтрүүлгийн мөрөөр лавга гэсний төрсөн нутаг Өвөрхөн гамд нам захиргааны байгууллага, лавгааг таних мэдэх хүмүүс төрөл төрөсөд нь манайд дэлгэрэнгүй захидал бичнэ байхаа гэдэгт бид найдаж байна. Манай хаяг мэдээлэл радио телевизийн улсын хороо радио руу нэвтрүүлэг уран зохиол соёлын редакц.